Хай. Цаашиндээ сайхан шинэлсэн үү? Уулзаагүй утсан байна. Бичлэгээрээ нэгдүгээр ангийн хүүхэдтэй болсон чинь одоо өдөр нэгээс хичээл мардаг хгүй. Тэгэл оройн хоолундаа идчихэд орой даалгавраа хийгээд математикийн даалгавраа аль нэг монгол хэл математик аль нэгийг оройн хийгээд өглөө нь бас монгол хэл математикийнхаа нэгийг хийгээд ингээд ерөөсөө сургуультай болчдөг. Тэгэхээр ер нь тийм завгүй байгаад байгаа. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй байх чинь маш завгүй байлгад юм байна. Тэгээд ялангуяа тийм анхаарал хандамж шаардлагатай тийм. Нэгдэл хүүхдээ ингээд бусдад адилхан суралцуулахын тулд ингээд цаг зав хүүхдтэй л зориулахаар шийдээд суралцах талтай ингээд анхаарал хандуулах зорилгоор гэртээ ингээд байгаа учраас тэр хүүхдүүдтэй л цаг заваа зарцуулж энэ даа угаасаа. Тэгээд маш олон сар бичлэг байна. Уг нь бол 7 хоногт нэгдээ сартаа 3 юм 4 удаа хийчих боломж юм аахгүй. Тэгээд YouTube-ийн зорилго маань YouTube-д бичлэг хийх зорилго маань маш гоё өөрийгөө илэрхийлж ярьж сурах зорилготой байгаа. За тэгээд өнөөдөр юу ярихаар шийдсэн бэ гэхээр хүүхдүүдийн интернет гар утас зурагт таблетны хэрэглээ би миний хувьд зөвлөгөө өгөх би зүгээр танартайгаа ярилцах гэсэн. Миний хувьд яадаг вэ гэхээр би одоо утас таблетны хувьд ч гэсэн хоол ундны хувьд ч гэсэн тийм ихэд бичээ амттны хувьд ч гэсэн тийм би бүр амар хорж морихгүй. Тэгэхдээ би ингээд зөв хэрэглээтэй байхыг хүсдэг. Хоолны хувьд жишээ нь гэх юм бол ингээд яг нэг сайхан уралтай тийм гомтой одоо шүлмэл ингээд сайхан шүлмэл өгсөний дараа ингээд 1-2 нэгдчихлаад ч юм уу тийм ингээд хичээн ч юм уу эсвэл ингээд 1-2 чихэр мэхэр араас нь бол хоолоо идсэн бол асуудалгүй өгчдөг. Зарим маань бол тэгэл ханаад манад гайгүй ах юм бол өгчдөг. Шууд бүр ингээд бүгдийг хордгоо тэрэн шигээ ер нь ямар ч юмд би ингээд тийх ясгүй би гэж яг ингээд тохируулаад хэрэглэхийг боддог. Тэгээд зурагт утас таблетны хувьд болохоор зурагтаар YouTube үздэг баснаас хойш хүүхдүүд ингээд тийм хүмүүсийн нөгөө тоглосон Roblox-тэй ингээд Mario Zaya гэдэг нэг уцаар тоглодог тоглоомуудыг тиймэрхүү ингээд зурагтаар үзэхэр чинь тэр хүүхдүүдийн ингээд толгой дотор юу үлдэх юм бэ те ямар ч ухаан санаа нь хөгжихгүй толгойд ингээд хөвчгүй тийм учир утгагүй юмнууд үзээд тэгээд би сүүлийн үед бол YouTube-ийн удирдлагын нуугаад тэгээд ядчих нөгөө манай зур заавал нөгөө удирдлагаараа асуудаг. Тэгээд нэг хувцсны нөгөө гутлын шүгэний дээдлийн юм жижигхэн юм нэтэнд шургуулганд ингээд манайх түлхүр идэх яг тэр шургуулганда би нөгөө юу гэсэн YouTube-ийнхаа удирдлагыг хийсэн. Тэр маань тэгээд бас яг зурагтаа яг асаахж унтраахад хэрэглэдэг. Тэгээд тэрийг ингээд нуугаад яваад байгаа. Тэгээд манай багийн хувьд болохоор одоо ингээд 4 хүрэх гэж юм. Удахгүй 4 хүрлээ. Тэгээд миний нуусан гал мэдхгүй байгаа байхгүй юу? Жижиг удирдлага яаж YouTube үзмээр жижиг удирдлага яасан гэдэг ингээд хулгайч аваа явцсан. Тэгээд хаанасаа ч юм тийм хулгайч мулгайч яриад тэгээд 0 нөгөө үлгэртэй байгаа нэг тийм юу босоо гороо шидэг гушаах үстэй ихтэй шилтер үстэй тэр мөрөн дээр нэг юм наалттай нүд чимэл налгуулсан юм чинь хулгайч аваа явцсан шүү дээ ингээ худлаа ярьдаг үе дээр ингээ цохиож мөхөж яриад байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нь тэрийг бодцоод YouTube-ийн удирдлага байхгүй миний хулгайч аваа явцсан гэж итгэлцэн. Тэгээ хулгайч аваа явцсан гэдэг YouTube-ийн удирдлагаар гэртээ хайхгүй байгаа. Тэгээд Univision-ийнхаа удирдлагаар ингээд нөгөө Dreambox эхлээ үзүүлдэг гэсэн чинь Dreambox ч амар тийм амттны реклам явдаг. Тэгээд амар нэхэд байдаг болохоор Dreambox ч юм бас үзэхэд аюу төвхтэй болчихж байгаа юм. Юм тэрийг үзэхээр өдөртөө гарч байгаа юмээс 1-2 авч хөлчоод хэцүү болоо. Тэгээд гоё үлгэртэй утга учиртай гоё зохиолтой тийм юм гоё хүүхдийн кино манууд гэдэг. Тэгээд яриа марианаас нь сураад тэгээд ингээд хоорондоо ах дүү нар ингээд
манай гурав хүүхэд ингээд хоорондоо ингээд хүүхний киноны ярьж байгаа ингээд ярианаас нь ингээд сураад зээжлээд хоорондоо ярилцаад тэгээд ингээд бас нэг юм ойлголт аваад одоо нөгөө юу гэж тэ 100-100-ийн найзууд гэд хүүхний кино байдаг шүү дээ. Тэрнээс ингээд ааруулж ихэр хоёрт ингээд толцдог хэсэг байдаг шүү дээ. Тэр анги байдаг шүү дээ. Тэр нэг ингээд үзэхээр ингээд ааруул ингээд шүдийг бэхжүүлдэг, чихэр болохоор гэмтээдэг, шүд өвдөгдөг гэдэг тийм ойлголт аваад тэгэхээр бас интернет утас хориглоход бас ингээд тийм ойлголт болох зурагтаар авч болох мэдээллээс хоцорч байгаа. Тэгэхээр би болохоор монголоор ярьдаг гоё зохиолтой гоё хөөрхөн хүүхдийн кинонуудыг бод үзхийг зөвшөөрдөг. Тэгээд багын маань хувьд болохоор ингээд цэцэрлэгтээ яваад ирэхээр зурагт нэг тоохоо болоод тэгээ нөө дундах маань нэгдүгээр ангид байгаа шүү дээ. Тэгээд хичээл даалгавраа хийж явах хугацаанд болохоор зурагт унтраастай байгаад ер нь бол ихэнхдээ л ингээд хичээл ном ингээд эдээс сургуультай явах тараал те ингээд нэг олон цагаар биш цөөхөн нэг өдөрт 1-2 бүгэлтэй үзэл ер нь өдрийн цагт дуусаад байгаа. Тэгээд амралтын 2 өдөр болохоор ингээд гуруулаа яг дуртай юм яг сонирхдаг насны юм ингээд сонирхчихсан шүү дээ. Тэр ингээд юм ингээд яг тэмцэнтэйгээр ингээд үздэг. Тэгэхээр би утасны хувьд болохоор би яг хичээл номоо хийсний дараа 30-40 минут зөвшөөрдөг. Тэгээ багийнхаа хувьд болохоор ингээд цэцэрлэггүй амралтын үед 2 өдөр өдрөөрч амар их тоглоомод тараагаар хайждаг. Тэгээд тэр тоглоом ингээд хураасны дараа тэгээд ах нь хичээлээ хийсэн байх хэвээр хичээлээс даалгавар хийсэн байх хэвээр тэгээд нэг 30-40 минут ингээд өглөө оройдоо яг нэг хичээл хийсний дараа цагаад 30-40 минут утас зөвшөөрдөг. Минийх бол нөгөө баримтлагдаг аюулгүй хэрэглэж байгаа гэж баттай мэдж байгаа үедээ бол ингээд хэрэглүүлээд тэсээ хэрэглээтэй байл гэж бодож чаднаас бүр хорж марахыг бол би хүсэхгүй байна. Хүүхдүүдээ яаж ингээд утас зөрхсөнд онцныг мэдвэ гэх юм. Одоо хүүхд ингээд за 40 минут болчлоо 30 минут болчлоо одоо бэл инээд өвдлөө гэж хэлэнгүүд ингээд уурлаж уцаалахгүйгээр ингээд надад эргүүлээд уцаа өгдөг. Тэгээд уцаа өгдөг тэгэхээр нэгт онцчоогүй ухаан санаанд нөөрчлөлт артал үзэхгүй байгаа гэж үзэхгүй би болгож байна л гэж ойлгож байгаа. Гэхдээ бүр ингээд аутизмын хүнд тийм бүр ингээд ярьж марж эхлэегүй ингээд аав ээжтэйг ойлголцож эхлэегүй байх юм бол ер нь бол бүр хойрчих хэрэгтэй. Чигүүл уг нь ингээд ай хүрхээс ер нь бол одоо ингээд 4-5 сартай ээжиж хараа зургт үзэж ингээд одоо ингээд энэ дээр сошиалар ингээд фэйсбүүк дээр ингээд байж штеп. Би бас багаас нь үзүүлээгүй байсан бол амрал байх байж гэж бодож байгаа. Гэхдээ нэгд үзүүлсэн мэдсэн бас маш ажгүй яриад ойлголцоод хичээлээсний дараа хэдийн минут одоо байлт ингээд болчихж байгаа учраас зөв хэрэглээ байгаа гэж үзэж байгаа. Тийм сүүлд ингээд аутизмтэй групп дээр ингээд байсан чинь yes no гэж ярьдаг, англиар ярьдаг. Тэгээд манай хүүхдийн хувьд тийм нэгдүгээр анги байгаа хүүхдийн хувьд ингээд 4-5 насны дээрээ 3-4 настайгаас ингээд зурагт үзээд 3-4 наснда бас миний нөгөө баг маань дөнгөж гар маань өргөжсэн болохоор би амар стресс дууртай ингээд утас муцаа нэг хэсэг өгсөн чинь тэгээ ууралж уцаалаад ахаар нь би бүр уцаа ингээд дэрэгдэн үзэхгүйгээр ингээд найлын өрөөндөө нуугаад нэг гар угаах виц бясахтаа ингээд нэг хүн задлахж юм биччихүү те охины ангийн групп дээр те цэцэрлэгийн групп дээр юм биччихүү гэдэг ингээд сонь сайхан юу ингээд уцаа шалгахтаад эргүүлээл ингээд хоцсон дотроо игээд ингээд юу гэ уцаа тавьчихдаг байсан. Тэгээд тэр үеэс тэр нь уцыг бол хязгаарласан. Тэгээд зурагт болохоор ингээд нэлээд үздэг байсан. Тэгээд ингээд зурагт билээ үзээд ингээд англиар яриад монголоор сайн ярихгүй байж англиар яриад тий аав ээжтэй гэж амар англиар ойлгож ярьж мээр oh my gosh мэж гэж ярьж мээр тэгээд нэг уншаад фэйсбүүкээр ингээд хүмүүсийн ярьж байгаа зөвлөж байгааг ингээд уншаад амьд цэцэрлэгийн багш нарын ярьж байгааг ингээд сонсоход
ингээд англиар ярьж ингээд та нар ингээд хүүхдээ өнгөрөөгоод ингээд хүүхдээ хэлт оруулахгүй ойлголцохгүй байхад нь ингээд тоохгүй байх юм. Тэр чинь ингээд их хэлээрээ ингээд тий аав ээжтэйгээр зөв сайхан ойлголцсныхаа дараа л тэр хэл мэдлээ сурч бүр ингээд өөрийгөө илэрхийлж чадахгүй тий ярьж чадахгүй монголоор их хэлээр ярьж чадахгүй гэж англи хэлээр ярина гэж байхгүй. Та нар англи хэлээр хүүхдтэйгээ харилцаж ярьж ойлгож чадчих байгаа юм уу гэд тэгэнгүүт нь за тийм ээ нэрээ тийм юм байна гэд би хүүхдээ нөгөө англиар ярихын болиулсан. Юм ярьж байгангууд нэг засаж монголоор хэлээд үгүй миний үл тэгж ярихгүй англиар юу ярьдаг вэ? Apple эдийн тэгээд ангууд нь үгүй миний алим гэж хэл гэж мэгээд ингэж нөгөө англиар хариулахын хориглоод байсан чинь амар их хэсэг аюу удаан хугацаанд 3-4 сарын хугацаатай манай хөлбөр ингээд англиарч ярих ойлоо монголоор ч ярихгүй ингээд таг гацсан. Тэгээд яг ингээд боловсрол гинт хэсэг шокнд байж байгаа ингээд монголоор яриад ахаар ингээд сонсоол ингээд ойлгоод цээжлээл ингээд толгойд нь жоох ингээд тэгээл ингээд бодоол тийм ингэж ярьд юм байна да монголоо тийм ингэж ярьд юм байна да ингэм байна да гэж нэг ойлгохгүй царайтай юм шиг ойлгоод байсан юм шиг л нэг тийм гинт ингээд нэг хоёроор ингээд хөөрхөн монголоор яриад тийм ойлголцоод ирж байгаа байхгүй юу англиар ярих нь бол тас харцсан тийм үгүй ингэхгүй миний үг тэгээд харч юм чи бүр ингэж болчтой нэлээ англичгүй монголч хэсэг гацсан тэгээд эргээд ингээд монголоор яриад нэг хоёр үг гэл ингээд нэмж яриад ингээд ойлголцоод ирээд өмнөх бичлэгэн дээр нөгөө картаар ингээд карт зэжлүүлээд тэгээд дуурайж хэлвэл миний хүү тэгээрээ тугал гэж хэлээрээ үхэр гэж хэлээрээ алим гэж хэлээрээ гэж энэ ширээ байна энэ зурагтай байна тэг энэ аяг энэ сэрээ энэ халбаг гэдэг нэгээр ингээд сууд ойр зургийнхаа хэлээд монголоор ярьж сурсан нэглээд дараа нь үйл хөдлөл заасан тэрийг аваад аяга хураа усаа уу гэх эхлээд нэрв дараа нь үйл хөдлөл явт юм лээ нэг тиймэрхүү байгаа тэгээд цэцэрлэг бас аягүй сайн нөлөөлсөн. Тэгэхээр одоо ингэж хэл дараагүй үед нь англиар юм үзүүлэх нь миний хувьд бол маш буруу санагдсан тий багш нарын хувьд ч бол тэгж хэлдэм байлээ. Тэгэхээр хамт харилцааг илүү их шинжилээрэй. Хэл дараагүй хүмүүс бити гадаад хэлтэй үзүүлээрэй. Миний зүгээс хэлэхэд тэгэхээр амар туршлагатай биш. Тэгэхээр манай хөлт бол нэлээд муу байсан. Тэгээд аюул сайн сайжирсны хувьд бол хуваалцах юм бол иймэрхүү байсан. Тэр нэг 100 ингээл лагерт гарах шаардлага гарч ирсэн. Түрээсийнч байна. Өвөө эмээ дээрээч очиж болж юм. Түрээс л гэж байгаа бол гайгүй нөгөө тус тэмтэй ингээд хүмүүстэй хамт очих юм бол яг ингээд галт төлөх ингээд юм халуун ус, балуун гэлээ усгүй гэж цааргалахгүйгээр ийм зурагдахгүй тоггүй тог болохоор манай гарсан газар болохоор нөгөө зөвхөн нарны заагаар яг махаал хөлтөөдөг тийм газар байсан байхгүй юу. Тэгээд нэг лагерт гарсан байхгүй юу одоо нэг 3-4 настайд тэгсэн чинь ингээд лагераас ирээд нэг зурагт гэхгүй уг нь яг тэгээд тий 103 сар тэр хөдөө ингээд ийм утас зурагдахгүй тоггүй газар байгаа сурчаад ингээд гэртээ ирээд зурагтыг хасаахгүй байх юм бол тий би нэг зурагт үзүүлэхгүй тий зурагтаас одоо яг гэртээ байгаа хугацаанд ингээд хориглохоор жоохон хэцүү байгаа шүү дээ тий тэгэнгүүт яг тэр таг өгөхгүй газар ингээд яхаар ингээд очоод бас айгүй зүгээр юм байл шүү. Тэгээд зурагт утас нэхгүй тэгээд хотод гэртээ ирээд ингээд зургтаа хасаахгүй байх юм бол баг зургт үзэхгүй сурчгаар юм билээ. Нэг тийм арга байлаа. Тэгээд буцаахгүй юм хүүхд ингээд мөмнөөс гарахтай мөм хөхөлгөө болоод гарах болохоор нэмээ өдөр наачтай шүү дээ мөмгөө яг тэгж одоо мөмнөөс гарахтай адил тийм зургт утасгүй газар очоод гоё зургт утаснаас холцчихол юм билээ. Тэгээд мэдээж маш
тийм эсмэс дээр тоглуулаад тийм хүүхдтэй гоё эсээр тоглолтыг юмнууд авч өгөө тийм хүүхдтэйгээ гоё тоглоод ах эгч нарын бас хүүхдтэйгээ тоглуулцдаг. Утас зурагнаас холдох чинь ингээд миний хувьд ч гэсэн айгүй ингээд хэсэг айгүй хэцүү байд юм билээ бас яалтч үзээд юм тийм утас зураг үзээ сурч сүүл рүү ингээд тоггүй газар усгүй гэж тоглох. Тоггүй газар очихоор чинь ингээд яг нууцаар туцамцаа тэмдэглээл ингээд юунд дээрч чам л та. Тэгэхээр энд очихоор чинь ингээд хүүхдүүд энэ тэмдгэн амар олоолаад бид нар чинь одоо яа тэгэхээр байнгын хяналтанд нөгөө хин утас үзэж чинь тэр утас үзэж чинь ингээд тэр чинь үзээд шүү дээ ингээд хідэн би нөгөө ховлох нэг уртаа тул ер нь бол утас ил гаргахгүй тийм байхаар чи ингээд амар өөдтiin билээ хэцүү байд юм билээ тэгээд хэсэг тийм ингээд хэцүү байгаад ингээд амар тасан зогцоод толгой маш гоё амраад тэгээд ингээд амар өөдөд ирэхэд ингээд лагер дээрээс нэг хідэн ном байсан байхгүй ингээд эхний удаад ингээд ингэсэн өөдөд амар өөдөд тиймгүй болчихсон ингээд ном уншиж тийм байлээ шүү дээ. Айгүй гоё зураг мурагтай гоё сонирхолтой тийм ном байвал ном ер нь аваад тавьчих хэрэгтэй байл яг тийм газар очиж тийм зураг мурагтай салах гэж байгаа бол ингэж байгаа л би ингээд уншаад би ерөөсөн ном уншиж чаддгүй юм байхгүй нойр хүрчдэг тийм юм байхгүй тийм ингээд хажуудаага ингээд намаа ингэж байгаа заад зуруудад энэ уншиж сонирхолтой сэдвтэй ингээд уншиж миний лагер дээр очиж уншсан. Ингээд амар удаал ингээд бүгд дээр суудсан чи энэ ном хажуу ингэжсэн баян аав ятуу аав гинөө гингүүд ингээд тий зохиолч харсан чинь ямар ч гэсэн нэг юм гадаад нэршилтэй тий ингээд баян аав ятуу аав шүү төсөөлж байгаа байхгүй энэ ч одоо яадаг ном юм дээ тэгэнгүүт энэ баячууд хүүхдүүдтэй мөнгөний тухай юу гэж сургадаг вэ? Ядуу ба дундаж ангийнхан юу гэж сургаж чаддгүй вэ гэх ингээд амар тийм надад хэрэгтэй ч юм шиг сэдвтэй ном ингээд уншингуудаа уншихад хэрэгтэй л ном байна уншчихъя гэх. Баян аав нь болохоор найзынхан юм бизнесмен аавын тухай ядуу аав нь болохоор яг өөрийнх нь аав гэхдээ тэр аав нь болохоор үнэхээр ядуу юм гэхээр зүгээр ядуу биш энэ бүр доктор профессор хүн байдаг аахгүй юу. Дараа нь ярина аюу маш их таалагдсан байгаа тийм амьдралдаа санхүүгийн тухай эдийн засгийн тухай тийм ойлголтыг ойлгоход аюу нэмэртэй тийм байнга бодож явах болсон энэ номны агуулгын тухай. Тэгэхээр энэ номны тухай тусдаа ярина. Ингээд ийм ном уншаад ингээд би номонд дургу та биш би үнэхээр өөрт хэрэгтэй гэж бодсон тий зөв ном олж уншаагүй юм байна гэж бодсон байгаа. Тэгэхээр би хамаатны хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхдүүдтэй ингээд лагер гарч байгаа шүү дээ. Тэгээд орой нөгөө тоггүй учраас ингээд 8 гээл нөгөө юу болчдөг тэрэлгүй болчдөг. Тэгэхээр нөгөө гадаа тоглох юм байхгүй. Тэгээд орой нэг 6-аас өмнө хоол идчихэд аяг 5-гаа угаагаад 7-оос 8-ийн хооронд нөгөө идчихин тий гадаа мадаа бөмбөг эргүүлээд тэгэл 8-аас 8:30 ороодсаа жис гэж орондоо ороод ингээд нөгөө идчих 8 морин хөрөхгүй байгаа дээрэл би нөгөө орсон нөгөө үүлэн бормоор идчихтэй тий. Нөгөө шулан байшин тий. Нөгөөх нь тасалмаслал ингээд гал мараад идчихтэй тий нөгөө шулмын хаалганаас гэрээс тэгээд тэр мөрийг нөгөө амар би багтаа бас унших дуртай. Үлгэрийн ном ер нь маш гайг уншчихдаг. Тэгээд гэхдээ өөр ном уншихад нойр хүрээд тий дөрвөө ингээ утас гарснаас хойш бас ном чаахад болчтой. Тэгээд яг тэр тоггүй газар бол тэгээд дүүнэртээ тэрийг бас уншиж өгсөн. Унтуулах зорилгоор зөвхөн үлгэрийн ном уншиж өгсөн. Юм юм. Ямар юм? Тэгээд ямар юм харин тэгээд үнэхээр яг тийм халбагаа одоо
Тэгээ үнэхээр ингээд утас зурагтны донтолтоос ингээд салаад хүн бол ингээд уйдах хэвээр тэгээ уйдснараа ингээд тийм их бүтээлчтэй ингээд шинийг санааж юм олж бодож сэтгэдэг те тэгээд шинээр өөр зүйл хийх цаг хугацаа өөртөө олох нь шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ном тийм уншихаар нойр өрөөд юм аа тэгээд хөдөө сайхан ном уншсан. Тэгээ ингээд утас зурагдахгүй болохоор уудаад тэгээд бас айгүй гоё толгой амарт юм билээ. Манайх нөгөө витамин уудаг. Хүчтэй болгодог тийм миний хич надад гоо хийж байна. Багны гарын ятуу. Хүчтэй болцсон юм чи. Зайлуу гараа авч. Ийм хүчтэй болцсон юм. За хураач. Хурахгүй яд үлээ. Хурахгүй болов. Гэр орон ч муухай л байна. Тараас юм хурахгүй гэр орон ч муухай л байна. Амар бүх юм дээр хариулт авах гээд байнга асуудаг. Мэдж байгаа юмдаа хүртэл мэдж байгаа юмаа хүртэл байнга асуудаг. Ямар санда том ондор те 5/5 минут мэдүү гэд өөрөө хариулт мэдж байгаа надаас асуунгууд би ирүүлээд эхлээд би ингээд яг учраас болохгүй ингээд мэдчихэж надаас суудлахынтаа гэж ирүүлээд хэлээд мэдж байгаа юм хариулж хариулаад эсвэл рүүгээ ингээд ирүүлээд асуучаад 5/5 минут хідүү ээжээ гэдэг юм хэд илээ харин гэж өөрөө хэлээ явчихдаг. За цаашаа хэрэглээний хувьд юм байна. Тийм. Толгойн амраан тийм хүүхдээ яг ингээд цаашлаас холдуулах гэж байгаа бол хүүхдтэй нөгөө тэгээ гоё сонирхолтой ном тий тоглоом ингээд тоглоом тий тийм юм бэлтчихэд тэгээ дараа нь утас зурагтын хариулж болох байх. Тэгэхээр миний хувьд бол шууд хариулдаг угаасаа биш. Зохистой хэрэглээд илүү үздэг. За нөтрөө нэг юмрхоо өөр надаа сүүлийн үед хүүхдтэй тийм нэгдүгээр ангитай ингээд зүгээр үсэг сурах бичгээс гадна одоо ингээд өгүүлбэр тийм бичдэг, их бичдэг болсон, тийм шүлэг бичдэг болсон. Томооны хувьд одоо ингээд дөнгөж 10-ын дотор боддог байсан бол тийм 20-20-оос дээш ингээд нэмж хасах үйлдэл ингээд ороод явж байгаа. Тэгээд манай хүүгийн багшийн хувьд болохоор аюу тийм зөв арга хэрэгэлдэг. Ингээд бишрээд аюу сүлээ биширч байгаа тийм миний үед эсвэл ингээд нийтээрээ математикийн бодлого ингэж боддог болсон юм. Эсвэл тэр багшийн хувьд ингээд тийм байгаад байна уу? Эсвэл ер нь боловсролын тийм систем жоохон шинжлэхтэй байна уу? Ямар ч гэсэн нэгдүгээр ангийн тийм одоо бодлого бодоход сая тийм дэвшилттэй ойлгоход амар болчихчих. Тэгэхээр миний үедтэй ингэж заасан бол би тэгж их зовхгүй л ээжтэй тийм. Ер нь баг хар ухаанаар зүгээр цэжилчтэй байсан байгаа. Тэгэл 17-оос 9-ийг хасгаар хийдвэртэй ингээд нөгөө зээлдэг мэлдий чи ингээд баг ингээд цэжилтлээд бодсон баг. Тэрнээс шинэ ингээд бүхэл юм 10-аас ингээд зээлж юм ингээд нэлээд сурах гэж нэлээд л утсан баг. Тэгээ миний хүүхдүүд бол бас ойлголцоодоо очир аюу хэцүү байх хахтаг ингээд тэгээд айгаад исэн чинь ингээд 10-ын дотор бол төвөггүй бодож байна тийм одоо нөгөө зээлдэг мэлдэг тийм яриа их тоонд нэмж хасаад ирэнгүүд төөрөх байхтаа гээд ажис аюул минь ер нь байхгүй болчлоо маш дэжгүй явж байна. Тэгээд өгүүлбэртэй бодлогонд би хамгийн их ажилласан зүйл гэхээр ингээд фэйсбүүк дээр ингээд одоогийн хүүхдүүд утас таблетанд ингээд тийм хит бантаад ингээд
оюун ухааны үед ингээд юмыг ухаж ойлгох чадхад байлаад өгүүлбэртэй бодлогыг ойлгохгүй тий бодож чадахгүй ингээд 3-4 ингээд яваад байна гэдэг багш нар ингээд юм ярилцлага үзчихэд яа нэг амар санагдчихсан байхгүй. Тэгсэн чинь өгүүлбэртэй бодлогонд чинь ингээд юм багш нь юм гоё юм бандлаад ингээд хамгийн гол нь ингээд маш эмх зэгцтэй ингээд бичээд сурчих юм бол ингээд бодоход аюулгүй тийм амархан юм байна. Миний үед тийж ингээд яг нэг зүг бичтэй тийж ингээд цэцтэй бичгийг давуу тал болгодог байсан уу гэдгийгээс санахгүй. Гэхдээ манай хүүгийн багш удаа нэгдэр ингээд багш удаа маш гоё ингэж үлдтэй бодлоо ингэж цэцтэй ингэж бичүүлж сургаснаар ингэж бодуулах нэг чухал бичсэн ингэж баг үлдтэй бодлогын ингэж тийм ингэж бичсэн. Чиг илүүд үзээд ингээд бодолт модлын зүгээр хариу мөрөөдөө нүүтэй ийдээ ингээд зүгээр хуулуулах зорилгоор ихний хэлж ингээд маш цэгцтэй ингээд өгүүлбэртэй бодлогын бичгийн бичээд бодлогын бодоод ингээд хуулалцдаг байгаад хэсэг ингээд хуулуулж байгаа дараа нь ингээд 1-2 байхгүй ингээд тэрийг алаараа энэ алаараа нийтийн ал бүгдийг алаараа тийм ингээд бичээд тэгэнгүүт манай хүүхд хийчихэнгүүд би ямар жоохон зүйл санаа зовж исэн юм байдаг тийм бодогдож байгаа юу их ойлгохгүй байх гэдэг тийм жоохон зүйл амар их санаа зовж исэн юм байна тийм жаах багшийн хавыг ойлгохгүй байх гэдэг сургуульд ороод ямар явах вэ айцтай байсан чинь тэднэр одоо ер нь байхгүй болж байна. Тэгээд нэгдүгээр бодлогын хувьд бол гайгүй бодчихоо тийм ихтгэл төрж байна. Тэгээд 2-3 удаа бас яах юм мэдэхгүй. Нэг шивэн тал дээр жоохон дутагдaltaй байгаа наа аюул анзаарах юм аа. Дэлгэцийн хэрэглээг зөв зохистой хэрэглээ сурчих юм бол одоо миний хэлэх гээд байгаа санааг бас энэ хүн бас бичсэн байна л да. 5 нас гарантаагаасаа өөрөө Монгол англи үсэг тоогоо YouTube үзэж сурсан, үг уншдаг болсон, тоогоо ч өөрөө сурсан. Одоо 3 дугаар анги үзэн хүүхэлдэйн киноноосоо их юм сурч, юмны учир ойлгож эхэлсэн. Поророо их үзэн, дуу хурдан сурдаг. Энийг яаж ойлгуулна да гэж бодож байтал сурчсан байдаа гэд яг надаа одоо миний сургаж чадахгүй байгаа, тэг ойлгуулж чадахгүй байгаа зүйлийг бас ингээд зөв үлгэрэлтэй хүүхэлдэйн кино юмнаас олоод мэдсэн байдаг. Тэгээд бас дэлгэцийн хэрэглээ нэвтрээдтэй зурагт арай их үдчлээ. Өнөөдрийн хувьд хангалттай гэж үзсэн үедээ би шууд удирдлагаараа зурагтаа унтраагаад зурагтны тог тасарчлаа гэл хэлжэнгүү тэгэл нэг уурлаж гомдох асуудалгүй зурагт үзэхэ байлдаг байгаа. Яг гоё утга санаатай ном эсвэл хүүхэлдэйн кино үзэж явахдаа ч юм уу те дундуур нь энэ яаж энэ хийж ингэж асуугаад ойлгохгүй байх юм бол тайлбарлаж өгөөд үзнийхэн дараа ч юм уу те утга санааг нь асуугаад гоё ярилцаад те гэр бүл хоорондоо ярилцаад байх юм бол юмыг ойлгох чадвар нь эрс сайжирдаг шүү. За тэгээ хүүхэд болгон өөр өөрийн онцлогтой өөр байдаг учраас миний энэ ашигладаг аргууд таарч болно, таарахгүй ч яж болно. Тэгээд хүүхдээ анзаарч сайн ажиглаад тохирох аргаар нь хүүхдээ хөгжүүлээрэ. Одоо л манай хүүхд нэг бас гайгүй учиртай болчиход байгаа болохоос ингээд өмнө бас одоо энэ дээр коммент шиг уншсан чинь яг л өмнөх юм санаанд орж ин л да. Нойрны хувьд нь бас ч гэж гайгүй. Намайг дөрөөд жаахан нойр ихтэй тэгээд шүн ингээд унтчихтаа ингээд уйлж сэрээд босч ирээд идэв байсан. Тэгээд өдөр нь жоох стресстэй. Тэгээ нэг хэлд ороогүй байхдаа ингээд өөрийгөө ойлгуулж чадахгүй те ойлголцож чадахгүй байгаа үедээ ингээд стресстэй уурлаж стресстэй тэгээд тэг шүн тийгээд зүудэлт юм уу тэр нь жоохон тавгуурхаад ирэхээр шүн гэж уйлж босч ирээд байдаг байсан. Тэгээд ингээд эхлээд би ч уучраа олохгүй загинж үзэн янз бүр л болчихсон. Тэгээд аутизм гэдгийг нь онцлоогүй болохоор би ч зүгээр эрхлээд те буруу эрхлээд ч байгаа юм гэж бодоод тэг хүүхдээ загинж үзчихлээ. Тэгээд яг ингээд за ер нь аутизмтай байж магадгүй юм байна гэдээ онцлож мэдлснийхаа дараа те айгу бүр илүү ингэж тийм амар ууртай уцаартай хүн л болчих юм байлээ. Тэгээд томроод ирэхээр
өөрийгөө ойлгуулж чадахгүй тийм томроод ирэхээр тэгээд юу асан л та. Цагийн жуурлахаас илүүтэйгээр энэ яг ийм үед болохоор зүгээр аюу сайхан тэрврээд тайвшруулад тэгээд одоо болж болохгүй те энэ болохгүй шүү гэд тэгээ болохгүй зүйл хийсэн бол одоо тэрийг тайвширсныхан дараа нь ингээд амар айдуу зүйлнээр аргадаж хэлж өгнө. Тиймэрхүү сониндээ тэгээд дараагийн бичлэг дээр хилчээр хийхгүй амьддаг гэсэн юмсан эсвэл хүүхдтэй яг хичээлээ хийхэд ашиглаж байгаа тэгээ тоо бод ашиглаж байгаа зүйлүүд тэгээд сурахт нь ингээд дэмжлэг яаж сургаж байгаа нэг ахмад хөрхөн аруулаагаа тэгээд тэрнээсээ хуваалцсан. Гэтэ яг тэрний яг энэний дараагийн бичлэг тэр юм уу тийм. Одоо би чинь хүүхд сургах тийм талаар нэгсвэр миний зөвлөгөө өгч гэж байх үзвэл миний үед нэг юмрхүү гэдэг жоохон санаа өгч байгаа шүү дээ би чинь тийм. Хүүхд онцгой хүүхдийг сургах тийм ангилалтай бас ингээд яг өөрийнхөө ингээд өдөр тутмын ингээд химээр байгаа зүйлээ те эсвэл зүгээр ярилцмаач байгаа сэдвээр ингээд ярьдаг тийм болоогоо хоёр юм ангилсан маш. Тэгэхээр дараагийнхтай нэг хүүхдтэй хилжүүлж байгаа арга сэргийн засгийн эмчнэр ингээд надад зөвсөн хатгыг бас танартай хуваалцсан тийм хүүхдээ сургууль сурахт ингээд маш бичигтэй та бодох тал дээр ямар арга хэлж байгаа бас аргасаа тэгээд чадхаараа хуваалцгаална. Тэгээд тэр нь яг энэ бичлэгийн дараагийн сэдв үү эсвэл өөр зүгээр ингийн ярмаар байгаа зүйлхэд хоёр сэдв байх болов сайн мэдгүй гэхдээ бичлэгээ өгөр тасгаар дараагийн бичлэг хүртэл баяртай. Тэгвэл норов хичээл хийхгүй бол яадаг гэлээ? Тэгвэл ээж нь цатдаг шүү. Готлаар цатдаг. Бодлаа зодохоор яах илээ? Норов. Өөл ш норов. За, хорхоо. Норов сайн хичээл хийх юм бол яадаг гэлээ ээж нь? Ээж нь бэлэг өгдөг. Төрсөн өдрөөр нь бэлэг өгдөг. Та бодож чадахгүй Тэр л. Бой бодож чадахгүй. хорхоо. Бичээрэй. Нөгөө Ээж хулгалт энэ. Будаач нороо. Кэдэш тагараад ирлээ штэ. Чимээгүй. Яагаад гарчваа? Ийм байх нь вэ штэ. тоглож байгаа чи харчихсан норвоо. Яайда. Авраарай. Яах ч юм бэж? Яагаад юм бэж? Одоо хичээлээ хийнэ. Доржи цаг дорж бол ууган зохиолч нацаг дорж болоо олон сайхан зохиолж бичжээ. Нацаг дорж шүллэг найруулаг өгүүллэг олныг бичсэн бид түүний миний нутаг хэз хурга миний ээж зэрэг шүлгийг сайн мэднэ.